Тавин жилийн тэртээ хонхны дуу чихэнд дуурсаж тэрл үеийн гинэн төрх дүдэнд минь харагдана. Амжилтын жимээр алхсан ангийн нөхөд минь амьдралын их далайд амрамглан жаргаж явна. Эрдмийн алтан босхийг хамтдаа алхаснаас хойш энэ л 50 жилийг түүх болгон бичжээ. Хагас 100 жил хаврын гориг шиг урсаж хүүхэд насны дурсамж сэтгэлд тодхон үлдэжээ. Мянга 968 оны намар ээждээ үнсүүлэн аавдаа хөдлөгдөн шинээр ашиглалтанд ороод удаагүй 2 давхар сургуульд сурагч болон элсэн ороход чанцлын тунгалаг гих өндөр нуруутай нарийнхан үсээ дээш навуулсан чанга дуутай багш хүлээн авч билээ. Ангийн дараагаар Санжаажвын эрдэнэ ажиллаж анхны соёлж нөхөрлийн анги хамт олон болж 1972 онд 4-р ангийг төгссөн бид. Дунд ангид дэвшин суралцахад Шархуу, Батбачир, Ямбч багш нар залган авч ахлах ангид Совда багштай 10-ын А ангийг 1978 онд төгссөн. Тэр үед хүүхдүүдийг багаас нь нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулж анги хамт олноороо морин даваа туулгалын эрэг тосгоны орчмоор цэвэрлэгээ хийж ерхөөс говрын үр 5 салаа эмийн ургамал түүж улсад тушаадаг байсан. Хавар намарт мод тарих, өвсний хашаанд өвс ачих буулгах, хураах зэрэг ажлыг сурагчдын хүчээр хийдэг байсан манай анги идэвхтэй орцдог байсан юм. Мянга 976 онд улсын хэмжээнд хөдөө аж ахуйн яамнаас биокомбинатад мэргэжилтэй ажилтан бэлтгэх шаардлагатай болсноор Унгар улсын Будапешт хотын хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль нийт 50 хүүхэд суралцахаас сонгины 10 дугаар сургуулиас 10 хүүхэд явсны дотор 8-ын А ангиас Хүрлбаатар, Нямсүрэн, Отгон туяа суралцахаар явсан билээ. Манай анги сурлага, урлаг спортоор тэргүүний хамт олон байсан. Сугрын хөгжим, аавда дууг алтан чимэг дуулж, урлагийн үзлэгийн алт мөнгөн медаль хүртэж, ангиасаа улс төрийн дууны хамтлаг байгуулж, мөнгө жаргал, гамбат, инг тавин, гитар тоглодог байлаа. 1978 онд бид 40-үлээ төгссөн. 15 хүүхэд их дээд сургуульд явснаас гадаадад 5 хүүхэд, 13 хүүхэд дотоод гадаадын техникумд суралцж, техник мэргэжлийн сургууль, улс их орныхоо хэрэгцээтэй газар очиж ажиллацгаасан. Бид их орондоо ажиллаж, хөдөлмөрлөж, одоо гавьяаны амралтаа эдэлж, ач зээгийн ториулан инг тунх сайхан амьдарч байна.
Гомбын алтан чимэг 1983 онд хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоотехникч мэргэжлэр төгссөн. 1983-аас 87 онд Дорнот аймгийн Матад суманд ерөнхий зоотехникч, 2006 онд шувууны аж ахуйн бөхөг компанид цехийн дарга орлогч захирал, 2006 оноос NVC компанид ерөнхий технологичор 2014 он хүртэл ажилласан. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. Ням самбуугийн бат жаргал 1982 онд Зөвлөлт холбоот улсын нийгмийн технологичор төгсөж ирээд Улаанбаатарын хэвсний үйлдвэрт мастераар ажиллаж байгаад 1996 онд бизнес удирдлага төгсөж Синго компани байгуулан хүн судалгааны чиглэлээр одоо хүртэл ажиллаж байна. Цэндийн буцадгүй 1983 онд барилгын техник мэргэжлийн сургуулийн хөдөлмөрийн техникч мэргэжлэр төгссөн. Барилгын цэргийн ТЭК 21-р ангид хөдөлмөрийн техник 9 жил, хан улдүүргийн 137-р цэцэрлэгт туслах багш 5 жил, мөн 121-р цэцэрлэгт туслах багш 17 жил, хан улдүүргийн 12-р хороонд 7 жил ажилласан. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. Сэлежвийн ган чимэг Зөвлөлт холбоот улсын Белорусын технологийн дээд сургуулийг 1984 онд төгссөн. 1984 оноос 2020 он хүртэл залуучуудын байгууллага, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудад 34 жил ажилласан. Залуучуудын байгууллагын тэргүүний сэхэтэн, хөдөлмөрийн алдар, алтан медаль, банк, санхүүгийн байгууллагын тэргүүний ажилтан, алтан гад содонгоор шагнагдсан. Ловсонгийн дундагмаа 1983 онд Политехникийн дээд сургуулийг архитектор мэргэжлэр төгссөн. Улаанбаатар хотын захиргааны хөрөнгө оруулалт, хяналтын инженерээр ажиллаж байгаад барилгын хувийн компани байгуулан эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцсон захирлаар ажиллаж байгаад Монгол Флоро цэцгийн компани байгуулж захирлаар нь ажиллаж байна. Мишгийн мөнгө цэцэг 1978 онд 10 дугаар ангиад төгсөөд биокомбинат төрийн өмчийн үйлдвэрийн газарт тэжээл орчин бэлтгэх цехэд био бэлдмэлчнэр, 1979 онд захиргаанд бичээж 1982-оос 2013 онд ариутгагчаар ажиллаж байлаа. 1996, 1998, 2001, 2003 онуудад барилгын хөдөлмөрийн аварга, 2005 онд хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медаль алтан гад содонгоор шагнагдсан. Тэдагийн оюун чимэг 1978 онд Оросын холбооны улсын Эрхүү хотын улсын их сургуулийн хэлний бэлтгэл, 1979-өөс 1984 онд Москвагийн хүнсээ технологийн их сургуулийг төгссөн. 1984-өөс 1992 онд мэргэжлэрэн дархны гурил тэжээлийн үйлдвэр, Дорнотын гурил тэжээлийн үйлдвэр, Улаанбаатар хотын талах чихрийн үйлдвэрүүдэд ажилласан. 1999 оноос 2011 онуудад бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж байлаа. Солонгос хэлэнд шамдан суралцж 2006-аас 2011 оны хооронд Пусан хотын Йоннаг цуглааны эмч нарын үйлчлэлд дотрийн эмчийн орчуулагч ажлыг хийж өвдөж зовсон монголчуудаа тусалж байсан. Өндөр ээж хочтой Жигжидийн уран чимэг 1983 онд Политехникийн дээд сургуулийг технологи, инженер мэргэжлэр төгссөн. 1983 онд Завхан аймгийн Тусдан Цэнгэлийн мод боловсруулах үйлдвэрээс ажлын гараагаан эхэлжээ. 1984-өөс 1998 онуудад Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн
Халдвар төвчин судлалын үндэсний төвд ерөнхий инженерээр ажиллаж байна. Алтан гац содонгоор шагнагдсан. Жагурлын цэцгээ санхүү эдийн засгийн техникум 1980 онд төгссөн. Төсвийн эхлэн бодогч мэрэгжилтэй мэрэгчлэрэн 5 жил ажилласан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажил хөдөлмөр эрхлээгүй. Ардын хувьсгалын 100 жилийн ой медаль хүнс хөдөөж ухын жуух ичгээр шагнагдаж байлаа. Чөлтмийн цэлмэд 1980 онд Анагаах ухааны дунд сургуулийн соёлогчийн ангийг төгсөж төмөр замын эмнэлэгт 34 жил ажилласан. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт төмөр замчин цол тэмдгээр шагнагдсан. Дагвын инх тул 1982 онд улсын багшийн дээд сургуулийг төгссөн. Боловсролын салбарт 36 жил ажиллаж гавьяаныхаа амралтанд гарсан. Ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг Алтан гац содон хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Санжаажвын Эрдэнэ 1983 онд Политехникийн дээд сургуулийн эрчим хүчний ангийг төгссөн. Галын аюулаас хамгаалах газарт байцаагч, эрүүгийн цагдаагийн газарт байцаагч, ахлах байцаагч, эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1992 оноос хувийн хэвшлийн Жараад компани үүсгэн байгуулан ажиллаж улмаар Монзон International барилгын компани байгуулан ажиллаж байна. Эрдэм цацруулсан 80 жил. За баярлалаа. Баярын төргий. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлоо арвин эрдэнэ шимиг хүртсэн ачт багш нараа санаж явна. Салахархан гизэгэн дээр чин тоозон цэцэг аяа дургахгүй санаа сэтгэл догдолон цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаад алдрайхан насаа үлдээлэ баяртай. Одоо бид нар 10 төгсөөд одоо 28 он 50 жилийнхаа оогийн өнөөдөр бол бид нар юу яаж вэ? Сургуулийнхаа 80 жилийн он уулзалтанд ингээд ирж байна. Бүгдээрээ айгүй сайхан харагдаж байна. Эрүүл саруул, энх дунг сайхан байгаад баярлж байна. Тэгээд та бүхэндээ цаашаад одоо 90 сургуулийнхаа 90 жилийн од бүгдээрээ энэ бүрэлдэхүүнээрээ өшөө олон өргөн бүрэлдэхүүнтэйгээ цуглаад ингээд сайхан уулзцах нь баха гэсэн ерөөлийг тавья. Тэгээд өшөө одоо та нартай болон та ирээгүй байгаа бүх найз нартай нөхдөө эрүүлийн сайн сайхныг хүсэж урт насалж удаан жаргахын ерөөлийг тавья.
ойрхон хонхот санчихтаа хонгор багын андууд мэн Харин жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн Насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь Насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхон багын андууд минь Урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь Энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь Эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор Хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа Хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Насан туршдаа нэгнээ үгүйлэх найзын хайр зүрхэнд оршин нандин сэтгэлийн дуулал өргөх насаран бид нэг ангийнхаа хонгор баг наснасаа хосгүй заяагаар холбогдсон нэг айлын хүүхэд шиг нэг ангийнхан билээ. Үргээд ниссэн шувууд үүрэн заавал иргэдэм үерхэж тассан бид нар эргээд заавал уулздаг. Мартахгүй уянгатайхан хавраа Мартахгүй айлгуутайхан насаа Зүрхэнд шийсэн анхны хараа Хизээч мартахгүй Зүдэлж хонсон цагаан шөнөө Би мартахгүй Би утгал санчихдаг Онгон багын андууд мэ Болирх цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл мэ Эргэж хизээч ирэхгүй Гинэн цайлган үерхэл минь Ирэхгүй бисээ үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа Хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Халуун сэтгэл зүрхэнд нүргэж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа ангийнхан мэн Хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Дуулчихсан анхны хараа Дуулж хорсон цагаан шөнөө Мартахгүй андуудны ангийнхан